Энэ удаагийн дугаартай маань Pepsi хамтран ажиллаж байна. Pepsi-гийн зүгээс шинэ жилийн баярыг тохиолдуулан Fizz Point Loyalty хөтөлбөрөөр зарлажээ. Та бүхэн маань Fizz Point Loyalty апп татаад Pepsi, 7up, Mirinda, Sting ба Mountain Dew дагавгаад бүглэн доторх 8 оронтой кодыг оруулан хүрд эргүүлэх эрх авах ба дараах бэлгүүдийн эзэн болох боломжтой. Үүнд snowboard, пенс тоглуулагч, iPhone 17 гейминг компьютер, хамтрагч байгууллагуудын эрхийн бичиг болон бүтээгдэхүүний эрх гэх мэт бэлгүүд байгаа юм байна шүү. Мөн кодоо бүртгүүлж давхар оноогоо цуглуулснаар Point Market хэсэгт байрших бүтээгдэхүүнүүдээс бэлэг болгон авах боломжтой. Fizz Point хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл 1 сарын 21 дуустал ундаагаа авч уугаад шинэ оны аз одоо шалгаарай. Pepsi, Fizz Point Loyalty хөтөлбөр. Одоо өөрсдийгөө ирээдүйд байна гэж төсөөлөд үзье. Хизээний өдөр та маш их ганцаар дунгуудаа өөртөө яг л бодит хүн шиг робот авлаа гэж бод. Тэгвэл та тэр роботороо юу хэлэх байсан бэ? Зарим хүмүүс бол арай өөр юм хэлэх гэж үзэх байх л да. Гэхдээ өнөөдөр ярьж өгч байгаа кино маань энэхүү санааг бүр сонгодог утгаар нь хөгжүүлсэн бүтээл юм. За юуцгаанда манайхан өнөөдөр та хэддээ үнэн галзуу кино ярьж өгөхөр бэлтгэлээ. Энэ бол энэ жил дөнгөж гарсан Companion гэх кино илээ. Энэхүү кино бол цаад утгаараа хүн болгонд байдаг хорон муу зан чанар ба эго, өөрийгөө шүтэх эмгэг болон бусдаар заавал хүлээн зөвшөөрөгдөх гэсэн бусдыг заавал өөрийн хяналтандаа байлгах гэсэн зан чанаруудыг тун өргөнцөөр дүрслэн харуулсан бөгөөд дан ганц эдгээрийг гэлтгүү хүний төрөлхийн ганцаардмал зан чанар зэргийг тусгасан билээ. Тийм учраас кино маань ерөнхийдөө бол шинжлэх ухааны уран зөгнөлт триллер жанрын бүтээл бөгөөд бас гинтийн плот твист буюу огцон мэргэлтүүдийг бол утгаар нь үзүүлдэг. Энэ кино маань 10 сая долларын төсвөр өтөж дэлхийд дахинаас нийтдээ 36 сая долларын ашиг болон IMDb сайт дээрээс 6.9, Rotten Tomatoes сайт дээрээс 93% харилцан адилгүй үнэлгээ авсан ч үзэгчдийн зүгээс дайжгүй үнэлгээ авсан бүтээл юм аа. Одоо ингэж кинод орцгоё. Дээр нь бичлэг эхлүүлэхээс өмнө та бүхэн лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Ийхүү кино маань эхлэхэд бид гол дүрийн бүсгүй болох Iris-ийг дэлгүүр дотор ойр зургийн хүнсний юм цуглуулаад явж байгааг болж харлаа. Тэгж үтлээ Iris өөрийг нэгэн залуу бүр нүдэн унтал ажиглаад байгааг хардаг ба тэр залууг Josh гэдэг ажээ. Josh одоо Iris-ийг ажиглаж байсан баригдангуудаа уг нь очиод ярилцах гэж байсан биш. Бантсан хүн баавга алдгийн зарчмаар гинт сандарч мандраад лангуун дээрээ байсан баахан зүрж мөрж унгаачдаг бөгөөд тэрийг нь Iris харчаад инээж өхрөө сүйд боллоо. Ингээд Josh Iris хоёр анх танилцсан амар хосууд болсон ажээ. Тийм үүний дараа үзэг солигдоход Iris маань машин дотор унтаж байгаа Josh-ыг дуудангууд гинт сэрлээ. Тэгэхээр саяны үйл явдал нь зүүд байсан юм уу хаашаа. Одоо үед Iris Josh хоёр хамтдаа Josh-ийн найзуудтай хамт амархаар нуурын ирэг дээрх байшин руу явж байгаа бөгөөд Josh-ийн машин автомат удирдлагатай бөгөөд өөрийгөө жолоодож явж байх шиг айхтар юм уу. Гэхдээ Josh Iris хоёрын очиж буй байшин хүн амтнаас бас хөөхөн алслагдмал байдаг бөгөөд ер нь бол аимшиг киноны 80% нь ингэж эхэлдэг гэж байгаа шүү. Тэгэхээр юу болохыг хэдүүлээ харж л бай. За тиймгүй хэсэг хугацаа өнгөрөн Iris Joy хоёр эцэст нэг юм зорьсон газар дээр л Iris-ийн гинт сэтгэл санаа нь тавгүй өрхөд буцмаар байгаа талаараа Josh хэллээ. Учир нь Josh-ийн найзууд Iris-ийг харчаа жаахан сонин айш авар гаргаад байдаг бөгөөд Iris амхандаа Josh хэлж байгаа юм. Танай найзууд надад дургүй юм шиг байна лээ. Гэхэд Josh Iris-ийг аятайхан харагдаж байгаад аавд орж байгаа юм чинь. Ийхүү Iris-ийг харагдаад манай хоёрч нөгөө байшингийнхаа хаалгад тогтол дотроос нь Kate гэж Josh-ийн найз гарч ирэн угтаж авдаг ба Iris ч одоо сайн уу Kate чамайг харсандаа баяртай байна гэж зүгээр хэлж байхад нь Kate Josh руу харснаа. Танай энэ охин ч үнэхээр жихнээсээ итгэмээр шүү гэж мэгээд яах гэж байгаа юм те. Үүний дараа Josh Iris хоёр дотор оронгуудаа Josh-ийн найзууд болох Patrick Ellie хоёртой танилцаж араас нь Kate-ийн sugar daddy нөхөр болох Сергей гэж янзын Орос аялагтай ах хүүтэй танилцлаа. Iris ч Сергейтэй мэдснийхээ дараа бас аятайхан байж гайдал. Хөөх танай байшин чи өстэй янзтай юм аа. Бас хол юм гэж. Гэхэд Сергей ч угаасаа мөнхтэй авахлахлаар тэгэлгүй авахтай. Эргэн тойрны бүх газар нуур муур гэд бүгдээрээ миний хэлтэй. Би ганцаараа байх дуртай хэмээн их Петр хариуллаа. Энэ ах хүү Чарваажийн нотой байна л да. За ингэж Josh-ийн хамаг найзуудтай гар хүлээ барилсан танилцаж авсны дараагаар Iris ч одоо нэг сайхан шүршүрт орж аваад оройн хоол эхлэгдэж одоо Патрик хэрхэн анх найз залуу Элитагаа танилцсан талаар ярьж өглөө шүү. Патрик нэгэн Халлоуины баярын үйлчлэг дээр очисон байж байхдаа санаандгүй жижигхэн хөөрхөн динозаврын хувцас өмссөн байсан Патрикийн сүүлэн дээр гიშгэд энэ хоёр маань анх жанжан болсон юм уу та. Тэгээд үүнийг сонсоод сэтгэл нь хөрсөн Iris анх яаж Joshтой дэлгүүр танилцсан талаараа ярьсан ч хинч тоодоггүй наасан. Яах гээд байгаа хөөрнүүдвдээ. Тэгсээр оройн зог дуусаж Патрик ч аяга угааж байх зур дар сонгоолгож буй Сергейгээс ямар ажил хийдэг вэ гэж асуудал Сергей ч хэлж байгаа. Би их бохир ажил хийдэг хүн. Миний гар их бохирцсан гэж мэгээд амар хүн юм бах уу. Тэр зур Iris Kate-тэй Сергейн талаар яриад байждаг бөгөөд Kate Сергейг тэр бол хөсөн бүхний хийдэг хүн. Тэр бүгдийг захирдаг түнд бүх зүйл байдаг гэж мэгээд магтах гэж байгаа юм уу, мулах гэж байгаа юм уу айгүй ойлгомжгүй ярьж гарлаа. Тэгтэн Iris ч Kate-д бас аятайхан байчих гээд ингэж хэлж байгаа. Түүнд бас чи байгаа штэ. Гэхдээ Kate чи яагаад надад дургүй байдаг юм бэ гэд асуухад Kate Iris хэлж байгаа. Би чамд дургүй бишээ. Чиний мөн чанарт л дургүй. Чи намайг орлох боломжтой мэт харагдуулдаг. Энтэр гэтгэлээ. Таргаад байгаа мó хайшээ. За тэгсэр үүний араас үзэг солигдож бор дарсан талсан хідэн баг инарч сайхан бүжиглэх шат руугаа ороход Iris Josh хоёр ч одоо босоод бүжиглж гарлаа. Үүний араас сайхан дууд болно шүү дээ. Ийхүү бүжиг дуусны дараа Josh Iris хоёр ч гяс барилдаанд ордог ба
ба яг дуусныхан дараа Айриш одоо Жошд хэр хайртайгаа хэлээд үжитэл Жош Айриш унтаач гэдэлгэлээ. Гэхдээ тэгтэн Айриш одоо шууд унтаж энтэр. Тиймхүү маргааш өглөө нь болоход Айриш Жоштой хамт нуурын эрэг рүү явъя гэхтэн Жош өдөөс нь өө чи дөрүл явж вэ? Би гэс шүвшүрд орчход очие гэд нэлээд ноото байдлаар хэллээ. Тэгснэ Жош бүр болоогүй. Айришийг яваад өгсөн дараагаар бүр нэг сонин USB диск шиг юм гаргаж ирснэ. Утсандаа хийгээд нэг л учир нь болтох үл мэддэг зүйл хийж гарлаа шүү. Юу л хийгээд байгаа юм дээ Жош минь. Ингээд үүний дараа үзэг солигдоход Айриш ганцаараа нуурын эрэг дээр ирсэн байж байтал халаасан дотор нь хотгоо байж байдаг бөгөөд яг тэр үед нь сэргээ үрч ирээд Айришийг орлоо зүгээр байлгасангүй. Тэгтэн Айриш Жош руу буцаад явах. Сэргээ муу дураагч нь Айришийг барьж авсан үнсэж таалаад эхэлдэг ба яг тэр үед нь үйл явдал гинт солигдлоо. Энэ зур Жош сэрчээд найзуудтайгаа сэргэн Жошны өрөөнд юм яриа сууж байтал гинт гаднаас Айриш баахан цуснд будагдсан юм ороод ирдэг ба бүгдээрээ бүн шок боллоо шүү. Тэгсэн яасан бэ гэхээр Айриш чинь өөрийгөө хамгаалах гэж байхдаа сэргийг алаад хайцсан байл яах вэ? Хайрхан мэн гэж. Тэгсэн юу болсон бэ гэхээр сэргийн муу шаар чинь Айришийг бүр хүчээр дараад авдаг бөгөөд тэгтэн Айриш ч одоо сэргийг болиулах гэж хоошоо түлхэхэд нь сэргэж буцаж ирээд боогод авахт нь Айриш нөгөө халаасан дэсэн хутгаараа сэргийн хоолойд дүрж алаад хайжээх. Тэнхүү үүний араас Айриш бөөн паникнд орж Жош тайлбарлах буруугүй гэдгээ тайлбарлах гэж оролдож бөөн орилын чарлаан болж байсан боловч тэр үед нь Жош шууд Айриш унтаарай гэдэлт Айришийн нүдэнд цав цагаан босноо унтарчул яах вэ? Энд ч одоо юу болгоод байгаа юм те. Тэгсэр хэсэг хугацаа өнгөрөхөд Патрик Айришийг нэлээд сайн хүлж хаяад Элайч одоо баахан цагдаа зэрэглэх дуудаад байжив. Тэр зур Элайч Жошоос асууж байгаа. Эднэр чинь аюулгүй горин байдаггүй ментер гэдэг бөгөөд тэгсэн чинь Айриш анханасаа явж робот байсан байж таарлаа шүү. Өө базрон гэж. Ингээд Жош одоо Элайд Айриштэй салах ёс хиймээр байна гэж хэлсний дараагаар ганцаараа үлдэж Айришийг дахин асаадаг ба тэр үед Айриш эргэн сэрээд өөрийгөө буруугүй юм хэлхийг оролдоход Жош ингэж байгаа юм. Айриш би чамд итгэж байна. Угаасаа чи надад хотлоо ярьж чадахгүй. Чи тэгж програмчлагдсан юм чинь гэлээ шүү. За үүний дараа Жош Айришд өөрийг нь хүн биш робот гэж хэлээд өөрийг нь сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг робот энтер гэлээ. Гэхдээ тэгж сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийнхээ хажуугаар бас нэмээд барилдаан хийж болдог баха. Буурхан минь гэж. Үүний дараа Жош шууд уцаа гаргаж ирээд Айрисийн тохиргоог өөрт нь үзүүлж хил мэлийг нь солиод өөр хэлээр яриулж мариулаад алж өглөө. Тэгсэн мөртлөө Айрис Жошийн хэлсэнд итгэхгүй. Үгүй ээ, тийм байх боломжгүй. Надад дурсамжууд байдаг. Би бүр 2 удаа Япон явсан энэ гээл. Тэгтэн Жош Айрисийг робот гэдгийг батлахын тулд шууд цаг агаар асуухад Айрис ярьж байсан юм аа болоод Жош цаг агаар хэлж өглөө. Йоо. Үүний дараа Жош бүр амар бөмбөг тэсэлж Айрис Жош хоёрын анхны уулзалт нь үнэндээ жигнэсээ байгаагүй гэснээр тэр дурсамжийг Жош зүгээр л харж байгаа сонгосон гэж мэгээд Айрисийг амар сэтгэл санаагаар нь бүр тоглож гарлаа. Ийхүү үүний араас Айрис Жош хоёрын яг анхны уулзалтын хэсэг гарч эхэллээ. Жош Айриш хоёрын анхны уулзалт яг үнэндээ тийм амар романтик байгаагүй бөгөөд Жош зүгээр л Айришийг захиалж авчрангуудаа гэртээ өгсрүүлсэн байвал яах вэ? Тэгсний дараа Жош баахан гэрээ контрактээр гарын үсэг зуран Айришийг асаадаг бөгөөд анхны учирлаа тохиргоон дээрээсээ сонгож монгоод царайгаа уншуулад л өөртөө дурлуулад хайж явах шиг. Тэгэд мэдээж үүний араас барилдаан. Ийхүү Жош Айришд болсон бүх явдлыг ярьж өгсөний дараагаар Айриш одоо утгаараа оршихуун хямрал ордог ба Жош гэхдээ яах гээд ингээд Айриш шууд робот гэдгийг хэлчихэж байгаа юм болоо. Ингээд хэсэг зур бодож үзсний дараа Айриш одоо Жошийг битгий явуулаач хэмээн гуйж хүссэн бүх зүйлийг нь хийгээд жаргалтай байлгаж өгье гэсэн ч Кэти хүрээд ирэхэд Жош Айришийг үлдээгээд гараад явлаа. Гэхдээ асаалттай гарна. Тэнгүү Жошийг гараад явсны дараа Айриш нөгөө хутга нь газар хөвтөж байгааг хараад очиж авах гээд үздэг ба Жош Кэт хоёр бүр үнэн нооттой зүйл ярьж гарлаа шүү. Тэр нь юу байсан бэ гэхээр Жош чинь анханасаа Кэттэй хуйлдаж байгаад Айришаар сэргийг алууж 12 сая долларыг нь авах гэж энэ балай нэг амралтандаа худлаа Айришийг дагуулж авчирсан байгаамаа. Ингэхдээ Жош мушаар чинь iPhone-ыг jailbreak хийдэг шиг Айришийг jailbreak хийгээд их догшин зан чанарыг нь нэмж байгаад сэргийг алуусан болж таарлаа шүү. Тэгж Жош Кэт хоёр ч хамаг бурууга Айриш дээр тохон сэргийн 12 сая доллар дээр буух гэж байсан боловч төлөвлөгөө нь харамсалтай нь хүснээр нь болсонгүй ч аваас. За энэ үүний дараа Жош эргэн том өрөөнд явсан ороход хүлээсээ нөгөө утгаараа тайлсан Айриш Жошийн шууд хоолойны түнх рүү цохиж хоолойг нь богдоож унаснаа өөрийг нь өдөрдөг Жошийн утсыг аваад зүгтаагаад явж байгаа юм да. Тэгсээр дахин үзэг зэрэгдэхэд Жош Элейтэй сун ярилцаж байхдаа Айришийг jailbreak-ийн сэргийг алуусан талаараа хэлдэг бөгөөд үүний дараа Жош ч одоо Элейг бүр дагуулan сэргийн өрөөнд авч орж ирснээр нөгөө айхтар 12 сая долларыг нь үзүүлж хэрв Айришийг барьж авахд туславал 12 сая доллароос Элейд хов үрдэг санал болголоо. Тэгтэл яг тэр үед нь Элей гинт дуурлаад хөө яагаад зөвхөн бид гурав гэж бид нар дөрвөлээ байгаа үсттэй гэхэд Жош хариуд нь хэлж байгаа. Чи өөрөө мэдэж байгаа үсттэй хэмээн нэг сэжиг бүхий байдлаар хариуллаа. Тэгсэн яасан гэж Элей нөхөр Патрик чинь яг үнэндээ бас л Айриш шиг робот байсан бөгөөд ямар заваарсан ирээдүг гэхээр юм байт юм бэ? Амт харилцаа гэж баг байгаа болсон юм шүү азарвана гэж. Ингэж Элей ч одоо Жошоос Патрик ч гэсэн 4 сая доллар өгөхтэй гэж боо юм бол шаарддаг ба эцэст нь Жош угаасаа зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон тул Элейн робот ч гэсэн 12 саяасаа мөнгө өгөхөр болж энэ дөрвөн дуракууд Айришийг хамтдаа барьж авах боллоо. Гэхдээ Элей муу шаар чинь бүр бумуу бариад авахыг ботход бүр алах гээд байгаа мó хаашаа. Муу санаа эзнээ оттдаг гэдэг баха. Юу болох нь харж л бай. За тэр хооронд Айриш хөөрхийн ой дотор нөгөө хэдэн бүтггүй гаруудаас нуугдаад байж байхдаа Жошийн уцаар өөрийнхөө тохиргоо өнтрийг өөрчилж нүднийхээ өнгө мөнгө дуу хоолойгоо сольж байгаа зүйлдээ өөрийнхөө оюуны чадамжийг нэмэгдүүлээд хайчив. Гэхдээ энэ Айришийг бүр супер ухаантай болгохгүй бөгөөд Америкийн Ivy League-ийн төгсөгчдийн дайтай оюун чадамжтай болгодог юм баха. Угаасаа тэгээд супер оюун ухаантай болгоо хайчвал тэлдэхгүй шүү дээ. Ингээд Айриш дээд хэмжээгээрээ сэтгэдэг болсны дараагаар гэрхэн эндээс ухтах талаараа бодож гардаг ба эхлээд ойгоос аятайхан гараад хүн амтны унаан дайгдъя гэж бодсон ч бөөн цуснууж болсон байгаа учраас угаасаа бүтэхгүй санаа
байлаа. Тэгснээ түүний дараа ойгоос аятайхан гараад хөлөөрөө явсаар байгаад гэртээ хараад гяс хувцас солиод зугатая гэж утсан ч тэр үед Жош аль хэдийн гэртээ очисон байгаа болохоор бас бүтэхгүй санаа авч таарав. Тэгсэр сүултээ Жошийн хиймэл оюун ухаантай машинд нь суугаад явъя гэж боддог ба эцэст нь нэг энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлж явахаар болов. Ингээд Айриш яг ой дотроос гарах гэж явж байтал яг урдаас нь Элей Патрик хоёрын дуу сонсогдоод эхэлдэг ба Айриш гяс нэг модны ард ногдож байгаа маа. Тэгтэл энэ үеэр Патрик Элейтэй анх хэрхэн танилцсан нөгөө түүхөө ярьж байгаа сүултээ өөрийгөө робот гэдгийг мэддэг талаараа Элей дэрдэг бөгөөд Патрик өөрийн айцаа хуваалцаж байгаа маа. Тэр нь юу вэ гэхээр Элей Жош шиг өөрийг нь jailbreak хийчихгүй гэж айж байгаа талаараа хэлэхэд Элейч Патрикийг аргацсандаа араас нь үнсэлцэж өнгөлцөөд эхэлж байгаа маа. За тэгтэл яг энэ үед гай газарт орос Жошийн утас халаасан дотор гिचээр Айриш аятайхан байж байтал Жошийн утсанд гинт дуудлага ирдэг ба үнийг сонсон Элейч Айрисийг нэрийг дутчих эхэллээ. Ингээд Айриш ч одоо баригдсанаа мэдэнгүүтээ гяс босоод зугатааж эхлэхэд Элей Айришийн араас сэргийн буугаар бууддагч үнэн долер болохоор онсонгүй чаавас гэж. Үүний дараа Элейч гүйсээр аваад уг нь Айришийг барьж авсан ч Айриш Элейтэй нотлцоор байгаад бууганд булааж авангуудаа Элейн чэйжэнд нь 2 удаа будаж хаяад алаад ажиллаа. Ёо. Тэгэхэд нь Патрик ч одоо ганц хайртайгаа үхтгийг хөвтөж байгааг хараад бөөн шоконд орж ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй ба. Үүний араас бөөн дуу сонссон Жош Кэти хамтар гарч ирээд Айришийг өмнө дуу хоолоогоор нь өдөрддөг байсан шиг Айриш зогс гэж хэлсэн ч Айриш Жошийн утсыг авсан байхад нөгөө нэг дуу хоолоогоор өдөрддөг функц унтраасан байсан тул Жошийн тушаал захирагддалгүй гүгэж явж байгаа маа. Тинхүү Айриш гүйсээр иргэн Жошийн машин дээр хурч ирээд дотор нь сууж гэрлөө яваараа хэмээн машины хиймэл оюухан тэлтэл машины хиймэл оюухан угаасаа Айришийн хоолойг танихгүй болохоор хөдөлж өгсөнгүй. Тэгтэл яг энэ үед нь Жош Айришийн араас хүрд ирдэг ба Айришийг аятайхан ятгаж болиулах гэж үтсэн ч Айриш юугээл энэ удаа Жош туурдахгүй дээ. Иймхүү Айриш машиныг нь хөдлөхийн тулд өөрийнхөө дуу хоолойг Жошийн утаснаас өөрчилсөөр байгаад эцэст нь нэг юм Жошийн дуу хоолойтой адилхан болгоод машиныг асаадаг ба тэгтээ Жошийн хөлөгч сайхан дайраад айчв. Ёо Айриш минь. Үүний араас Айриш яг сайхан хөдлөөд явж байтал сэргийн герт нь буцаж очиод сэргийн утсыг ашиглаж жоод өөрийнхөө машиныг хулгайд алдсан гэж мэдүүлэнгүүтээ Айришийг бүр замын гол зогсоож бүр машин дотор нь түгжээд хайжлаа шүү. Тэгснэ түүний дараа Айриш шүү залгаснаа би чамайг айлах гээгүй юм шүү. Намайг уучлаарай. Одоогоор арай бүх зүйл хараахан оройтойгүй юм штэ. Чи буцаад ирвэл хоёулаа урдих шигээ сайхан амьдарч болно шүү дээ. Чи надаа одоо хүртэл хайртай үсттэй. Би энэ удаа өөрчлөгдөж чаднаа. Би арай дээр хүн бол чадна. Гэхдээ Айрис ч одоо тийм ээ би чам тайртай. Гэхдээ би буцаж оч чадахгүй. Чи надаар хүн алуусан гэж хэлээд Жошиг сайхан блоклож энэ балиар токсик харилцаагаа эсэлж байгаа маа. Ингээд Айрис хаягдсандаа шаргалсан Жош Элейн хажуу сууж байхдаа Патрик дээр явж чунгуудаа Элейн утсыг авснаа Айрисыг jailbreak хийдэг шигээ Патрикийг ч гэсэн jailbreak хийх гэж үзэн Патрикийн зүүн чихний урд удаан дарж үйлдвэрийн горимд нь буцаан оруулж өөрийнхөө царийг уншуулж хайснаа Патрикийг өөртөө дурлуулаа хайчиж байгаа юм да. Үүний дараа Жош Патрикийг jailbreak хийж байгаа догшин зан аврыг нь тулгаж хаяад Айрисыг олж ирэх тушаалыг өгөв. Энэ хооронд замын дунд гацсан Айрис машины цонхыг өөрөө өшөглөөд яг гарах гэж байтал цагдаа хүрээд ирдэг ба Айрис худлаа ярьж чадахгүй тул цагдаад баригдахаас өмнө гяс хэлээ өөрчилж герман хэл дээр тавьчив. Ийгүү удалгүй цагдаа Айрис дээр хурч ирээд энд юу хийж байгаа талаар асуухад нь Айрис герман хэл дээр хамаг үнэнээ хэлж яаж сэргийг асан талаар ярьж мэрсэн ч цагдаа нь герман хэл мэддгүй тул Айрисыг ойлгосонгүй. Гэсэн ч нөгөө цагдаа чинь Айрисыг сэргээ гэж хэлхийг нь сонсоод сэргийн гэрээс явж байгаа юм байна гэдгийг нь ойлгоод яг Айрисыг аваад хүргэж өгөх гэж байтал Айрисийн машин дотроос нь цустай утгыг нь олчж байгаа юм да. Ийгүү цагдаа ч яг бугуу гаргаж ирээд Айрисыг чиглүүлэл байж байтал цагдаагийн араас Патрик хурч ирэн цагдаагаа чавингуудаа Айрисыг Жошийн уцаар унтрааж хаяад буцаад Жош руу хүргээд өгч байгаа маа. Ингээд үүний араас үзэг солигдоход Патрик ч Жошийн тушаал ёсоор Айрисыг нэг үгсэн цагдаагийн цогцтой авчирч өгөхөд түүнийг харсан Кэт ч паникнд ороод сэргийн мөнгийг чамдамаараа нэг жигж хайснаа зогтох гэд үзлээ шүү. Тэгтэн Жош Кэтийг Патрикаар зогсоолох гэхэд нь догшин зан авирын тулцсан Патрик шууд явж очсноо Кэтийг хотгаар дүрж хаяад алаад хайчдаг асан. Яасан хэцүү роботууд вэ. Ийхүү Кэт ч хөвлийн хэсгээрээ цус алцаар диван дээр суунаас ороход Патрик ч хамаг өгсөн хүмүүсийг булсаар нэг мэтгэд орой болсон байлаа. За тэгж бөөн бантан утгаж хайсныхаа дараа Жош Патрикаар нэг сайхан оройн зөг бэлдүүлж авангуудаа Айрисыг цэвэрлэж хувцлаад яг сүүлчийн удаа салах ёс ихээр дахин асааж байгаа маа. Ингээд Айрис иргэн ассан хойноо Жош зүгээр л амьдрахыг хүссэн туугаа хэлэхэд Жош ч одоо ингэ солирч байгаа юм. Амьдрахыг хүссэн. Айрис чи өөрийнхөө амийг Элайгийн шиг эсвэл Кэтийн шиг үнцэнтэй гэж бодоо юу? Айрис чи саяхан болсон бүхэнд буруутай. Чи бодит ертөнцийн дээр ямар байдгийг мэдэхгүй. Амьдрал гэдэг бол том новшийн тоглоом. Дээрээс нь чи энэ тоглоом над чиг хүмүүсийн эсрэг байдаг юм. Гэхдээ би сайн залуу. Гэсэн ч надад юу байгаа юм бэ? Жижигхэн нэг өрөө байр бас тэнэг робот найз өхөн. Дээрээс нь би чамайг бүр эзэмшдэгчгүй. Чи бол түрээс их Айрис. Би үнээс илүү хүртэх ёстой. Хэмээн баларч өглөө. Тэгтэл тэр үед нь Айрис ингэж хэлж байгаа юм. Тийм ээ Жош. Чиний зөв. Би чиний талаар бүхнийг мэднэ. Би чамайг Копендо ямар сүү хийж уух дуртай, яаж орооцдаг, юун дуртай гэд бүхнийг мэднэ. Дээрэс нь би чамайг бүх зүйлийг удирдлагандаа байлгах дуртайг чинь мөн дээр нь жижигхэн банантайг чинь ч мэднэ. Хэрвээ чи хэдэн 10 сая доллартай боллоо гэд энэ бүхнийг нууж чадна гэж бодож байгаа бол чи үнэхээр тэнэг бас сул дорой хүн хэмээн даацтай үг аваад хаява. Зүүнний дараа Жошийн ёён хөдлөнгүүтээ Айрисийн оюуны чадамжийг тэг болгож хаяад өвдөлт мэдэрдэг болохоор нь зориуд өвдүүлэхийн тулд Айрисийн гарыг асаж байгаа лаан дээр бариулснаа бүр шатаагаад эхэллээ шүү. Энэ Жош гэдэг нөхөр бол утгаараа сайкопат байдаг насан. Ингээд Айрис сүулдэ шатаж эхлэхэд Патрик Айрисийн галыг утрахад Жош Айрисийн компани руу залгаж дуудлага өгснөө. Айрисийн гарт бууга бариул Айрисыг шууд толгойд нь бодулчих. Үүнээс хэсэг хугацаанд
Дараа Айришийг үйлдвэрсэн компанир нь түүний үлдгэрлийг цуглуулж байх зуур Жош нэрээ өөрийгөө амар буруугүй мэтээр ирж Айришийг доголдолтой болоод өөрийг нь алахыг завцсан тэргээ сайхан бурж өглөө. Дээрээс нь Жош нөгөө Патрикта алсан цагдаагийнхын хувцсыг өмсгөж байгаад бүр илүү үнэмшилтэй болгоод идэг насан. Тэр үед нь Айришийн компани ажилчид Жошийн яриг анхааралтай сонссны дараагаар Жош Айрисийн санах хог устгаагүй байгаа талаар хэлж машинд дахин аснасны дараагаар Айрисийн SSD-г шалгаж бүхний учрыг олно гэж тэгж байгаа маа. Мэдээж Жош юу гэж тийм урд нь мултрахав дээ. За үүний дараа Айрисийг үйлдвэрлэгч компанийн хоёр ажилтан яг авч явах гээд байх зуур нь Жош Патрикаар дахин нөгөө хоёр үйлдвэрийн ажилтныг алуулах гээд дайруулдаг ба тэр зуур Айриш дахин ачаалагдаад байж байлаа шүү. Тэгсээр Патрик яг үйлдвэрийн нэг ажилтныг нь алж хайчаад үлдсэн гарыг нь ухах гээд өжөтл Айриш машин дотор иргэн сэргээд робот тухайн алдуулдаг цахилгаан борохотой хурж ирээд Патрикийг цогж унгаах гэсэн ч Айриш чадсангүй шүү. Тэр үед Патрик Айришийн гараас нөгөө цахилгаан борохыг нь авснаа Айришийг яг цохиулах гэж байхад нь Айриш Патрик тандан Жош чамд юу гэж хэлсэн бэ? Чи Жошд хайргүй штэ. Чи Элейд хайртай. Түүнийг санаж байна уу? Гэт хэлтэл Патрик ч гинт Элейг иргэн санангуудаа шууд депресд орж өөрийгөө цахилгаан бороход цохиулаад алаа ичиж байгаа юм. Киноны төгсгөл хэсгийг эхлэхэд Жош одоо сэргийн хамаг өмөнгийг нь аваад яг явах гэж байтал нь Айриш Жош дээр хурж ирдэг ба Жош Айришийг уцаараа удирдах гэж оролцсон боловч Айриш нөгөө үйлдвэрийн ажилтнаар өөрийгөө Жошд удирдуулахгүй болгоод өөрчлөлтсөн байваа. Тэгэхүү эцэст нь Айриш яг Жошийг буу гаргаж ирээд буудах гэж оролцсон боловч Айриш бууж чаддгүй ба тэр үед нь Жош гэж муу токсик новч чинь Айриш ингэж хэлж байгаа. Чи надаа дэндүү хайртай болохоор алж чадахгүй энэ төр гэснэ. Айришийг бүр барьж аваад тийш шидэд алж өглөө. Тэгснэ Жош муу новч чинь сүүлдээ Айришийг газар дарж авснаа надгүйгээр амьдрч чадахгүй гэж хэл гэж мэгээд амар токсик занга гаргахад нь Айриш Жош ингэж хэлж байгаа. Тийм ээ би чамгүйгээр амьдрч чадахгүй гэж хэлэнгүүтээ Жошийн толгоороо шууд автоматар сонгоолгоч дүрч хаянгуудаа Жошийн тархийг нь ухуулж мухлаар бүр алаад таялаа. Өөй. Ийхүү Айриш Жоштой холбоотой хамаг токсик харилцаагаа эцэлж хайсны дараагаар нэг сайхан шүршүрт орж шатсан гарынхаа арсыг хуулан робот арга ярсаа гаргаж маргаснаа уснаас гарч сэргийн хамаг мөнгийг нь аваад эцэст нь нэг эрг чөлөөтэй болж байгаа маа. Тэгэхдээ Айриш ч одоо замдаа яг өөршгөө робот эрэгтэй хүнтэй машин суугаад явж байхад нь робот гараа харуулснаа нөгөө роботын сэтгэл санааг эргүүлээд хийж байгаа юм да. Айхтар гэж. За энэ үрээд кино маань өндөрлж байна. Хэрвээ таад маань манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Дараагийн дугаар томогдохгүй орно шүү. Хүлээж байгаарай.